Шалом, шалом. За, арамын хүргэе. Хоёр сарын 20-ны өдрийн чимээгүй цаг хэлээ. Хамтаа залбирэн. Танд баярлалаа. Өнөөдөр үнэхээр сайхан өдөр гэсэн талархъя эзэн. Эзэн энэ өдөр тантай хамт алхаснаа талархаж байна. Энэ өдөр бас таны үгийг даан амьдрахаар хичээж таны үгийн дагуу үлдэж амьдрсандаа талархаж байна. Эзэн одоо та бидэнд үгээ заагаарай эзэн. Ариун сүнс бидэнд эзний үгийг зааж ойлгуулж чиглүүлэх болтугай. Бид таныг магтаж байна. Бид таныг хүндэлж байна. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За, Иохан номын 60-ын 60-аас 71. Иохан номын 60-ын 60-аас 71. 60-ын 60-аас 71. За, уншнаа. Өнөөдөр жингөө завгүй байж байгаа. Өглөө чимээг цагийг хийсэнтэй бичлэг хийх цаг байсангүй. За, 60-ын 60-аас 71. 6-гийн 60-аас 71, 60-ын 60-аас гэдэг. 6-гийн 60-аас 71. Мөн хамын үгс. Үүнийг сонсоод дагалдагчдын олонх нь эн чин хэцүү үг байна. Ихэн ийм юм сонсч чадах вэ гэцгээв. Харин Есүс энэ талаар дагалдагчдад ургуутсангүй үнэлтгийг мэдээд тэдэнд энэ үг та нарыг бүдрүүлчихвөө. Хэрэг хүний өмнө нь байсан газар өөдөөш гарахыг харуул та нар яах вэ? Ам өгдөг нь сүнс мөхөөд мах бодол ашиггүй юм. Миний танарт хэлсэн үг бол үгс бол сүнс ба ам билээ. Харин та нарын зарим чин итгэхгүй гэв. Учир нь хэн итгэхгүй болон хэн түүнийг барьж гэхийг Есүс анхнаасаа мэдэж байсан юм. Есүс Тиймээс би та нарт эцгээс түүнд өгдөггүй хэн ч над руу ирж чадахгүй гэж хэлсэн хэмээн айлтлаа. Эцгээс түүнд өгдөггүй хэн ч над руу ирж чадахгүй гэж хэлсэн гэж айлтлаа. Үүндээс болж түүний дагалдагчдаас олноороо буцаж цаашид түүнтэй хамт явсангүй. Тэгэд Иесус 12-т та нар бас явахыг хүсэж байна уу гэхэд Симон Петр түүнд эзэн минь бид хэн рүү явах юм бэ? Мөн хамын үгс танд байна. Та бол Бурхны ариун нэгэн мөн гэдэгт бид итгэсэн мөн таньж мэдсэн гэсэнд. Иесус тэдэнд би та нарыг 12-лагчин сонгосон биш үү? Гэтэл та нарын нэгэнд диавол байна гэлээ. Иесус Искариотын Симоны хүү Юдасыг хэлжээ. Тэр 12-ын нэг бөгөөд Иесусыг барьж өгөх гэж байв. Амин. За. Амин. За, Библийн тайлбарлая. Та нар ч бас явахыг хүсэж байна уу гэсэн гарчигтай. Гайхамшигар үйлдсэн талах эцэсгээж түнд найдан дагаж ирсэн олон түмэн эцэстээ орхон оцсгов. Харин эзний сонгон дуудсан дагалдагчид мөн хамын үгийг орхигдуулсангүй. Библийн олгол. Амин шунал хүслээ дүүрэхийн төлөө эзнийг дагаж ирсэн олон түмний анхаарлыг сүнслэг мөн хаминд төвлөрсөн үг төдийлөн татсангүй. Хоёр сэтгэл өрсөн хүнд мөн хамын сайн мэдээ эсрэгээрээ саад болох юм бэ. Эцэстээ үү олон хүмүүс тэд удалгүй сарнин оцсгоож цөөнх дагалдагчдал үлдлээ. Мөн хамын үннийг бүрэн дүүрэн ухаараагүй ч тэд Бурхны ивэлээр Иесус Христ гэдгийг таних эхэлсэн ба түүний үгэнд мөн хам оршин бүг мэдэх болсон. Харанхуй гэрлийг мэдэх аргагүй ба гэрлээс татгалзах нь мэдээжийн хэрэг. Тэгэхээр гэрлийг танин хүлээн авах нь энгийн ойлголтоос хол дагуу онцгой ивэлэх юм. Сонгогдсон дагалдагчдын хувьд өөрийгөө зөвтгөн сайрхах тал нэгэх нь ч үгүй. Бурхан гэж юм бэ? Нэр халдрыг олж олныг өөртөө татахын тулд үннийг гуйлан ашиглав гэ. Бурхан нэр халдрыг олохын тулд олныг өөртөө татавгүй гэсэн юм тийм ээ. Хүнд сайнаар үнэлүүлэхээс илүү Бурхны таалалд нийцтэй байхын төлөө амьдарч байна уу? За, энэ бидний бодох ёстой зүйл тийм. Бид нар хүмүүсийн зөв сэтгэлд нийцүүлж амьдарч байна уу? Эсвэл үнэхээр Бурхны сэтгэлдээ нийцүүлж амьдарч байна уу? За, надад өгч сургамжийг олон түмэн үгийг ойлгоход бэрх гэж дүгнэлцэн ч үнэндээ үгэнд асуудал бус үгэнд хандах тэдний байдал хандлагад асуудал байна.
За. Номлол, заалт, хөтөлбөр сургалт сурах бичгээ өвөн төрлийн шалтгаалсаар өөрийн дотоодох бардам ихэрхүү талаа өнгийн харахгүй байна уу гэсэн байна. За өнөөдрийн бидний унсын хэсгээс харах юм бол юу гэж байна? Бурхан тэг хэрвээ зөвхөн хүмүүсийг өөртөө тэг зөвхөн ингээд альтернатив төлөө байсан бол маш олон хүмүүсийг өөртөө татаад аваад ич чадах байсан. А гэхдээ бурхан үнэхээр яг хүмүүсийн хандлагыг харахыг хүссэн тийм үү? За эндээс ингээ харах юм бол хараа хүмүүс ингээ гайхамшиг үлдэж байгааг хараадсэн. Гайхамшиг үлдэж байгааг хараад түүнийг дагж явал одоо бид нар яг нөгөө тэр 5 тал 2 загас эзэн тэр хүмүүсийн нөгөө 5,000 ирчүүдийн тухай яригдаад байгаа шүү дээ. Тэд нар гайхамшигыг үүсгэн. Гайхамшигыг үүсгэхдээ тэд нар вау гэлсэн. Эснийг дагсан. Маш олон хүн ингэж эхэлдэг. За тэгээд дараа нь харин үгийг сонсоод ирэхүүд тэр үгийг дагахаасаа татгалзаад ирэхээр хүмүүс ядгүй. Эснийг орхиж эхэлдэг. Эснийг орхиж эхэлдэг. Энэ айгүй харамсалтай зүйл тийм үү? Эснийг орхитой. За манай цэглэний хувьд ч гэсэн бас маш олон тийм гайхамшигуд болж байсан. Бүр ингээд би урд нь ярьжсэн шүү дээ. Ингээд дөрөвд өдөр бид нар шинийн залбирлаа ихтэй юу болох вэ? Өнөөдөр юу болох вэ? Орой минь промаа тийм ээ би өглөө өөрөө хийцээ. Өөрөө бичлэг хийж чадаагүй. Ягаад бичлэг хийж чадаагүй вэ гэхээр манайхаа ингэсэн юм аа. Манай нэг ертөнц амарч байгаа. Тэгээ ертөнцөө би аль болохоор унтуулах гэдэг байгаа байхгүй юу? Тэгээ би хажуугаас нь босчохоор нөгөө чиглэлээ 6 гэсэн бас тосчдаггүй байхгүй. Тэгэхээр би яадгүй вэхээр бүр заяа үүрээр босч эхлээд 5 цагт босч 0 орчоод тэгээд дараа нь би чимээгөө цагийн намаа зөв өөрөө уншаад өөрөө хийчихэж байгаа байхгүй. Тэгээ нэг өнөөдөр хүүгээ хэд хүртэл яах нь гэсэн чинь манайх 11 цагт хүртэл унтдгийг. Ерөөсөө тэгэл хажуугаас нь босхол босчдөг байхгүй. Яаж гитэж яаж өмхөрч боссон. Тэгээ би нөгөө амралтаар нь бас хүүгээ айл болохоор жоохон унтуулж амрах гээд тэгээ өөрөө өглөө ганцаараа хийцсэн. За тэгэл гараад ерөөсөө өдөржингөө ажил хөдөлсөрөн байгаад гадар явсаран байгаад сая орж ирлээ. Тэгээд бичлэгээ хийхгүй бол тийм ингээд би нөгөө нэг та нарт нэг цохол гэсэндээ би YouTube дээр бичлэгүүд оруулж байгаа хгүй. Гэхдээ одоохондоо хаалттайгаар яаж байгаа. Би тийш нээлттэй болгочихсон тийм маргааш өдрөөс ч юм уу. Тэгэхээр та нар яг тэр групп руу орж ирээд тэгээд яг хөө миний харамсмар зүйл нь 6-7 жил хийсэн зүйлээ би хатгалж чадаагүй. Одоо сүүлийн 2 сарыг хатгалж эхэлж юм байна. За тэгээд ер нь бол YouTube дээр оруулдаг болно. За ямар ч хэсэг юм гайхаж байгаа хөх юу гэж харах уу шин юу болоод чимээгүй цагийг хамгийн чимээгүй байх үедээ л хийдэг. Тэгэхээр өглөө би чимээгүй үедээ их ганцаараа хийцэн тийм. Яг нэрээс одоо ганцаараа хийгээд өнгөрч болохгүй болсон мөлий. Хүмүүс хайгаад хүлээгээд ингээд байдаг болохоор за. Тэгээ сая л миний одоо хамгийн чимээгүй байх цаг маань нэрээд одоо та нартай бичлэг хийж байна. За ийм баг. За тэгэхээр ингээд хүмүүс ингээд гайхамшигыг үздэг тийм үү? Маш олон хүмүүс яг ингээд цуглаан дээрээ ваа бурхан үнэхээр байдаг юм байна гэж аюул болон гайхамшигыг үздэг хүмүүс тэгээ бүр ваа гэдэг. Тэгээ яг үгэн дээр ирэнгуут л үг ингээд заримдаа нөгөө хүмүүсийн зөв хэсгэлийг шалгадаг тийм. Тэгээ тэн дээр одоо жишээлбэл хамгийн наацхан зарим хүмүүс бүр аюул сонирхолтой шүү дээ ингэж хэлдэг шүү дээ. Яг нөгөө цуглаанд яваад бурхны үгээр явхаар буруу яваад байгаагаа мэддэг. Тэгээд бурхны үгээр явхаар одоо бүр яг тийч хэлдэг юм байдаг хгүй. Гэхдээ цуглаан мөлөнд явхаар арх марх ууж болдгоо маа гэхээр хэвээр димээ гэж тийч хэлдэг юм байдаг хгүй. Өөрөөр хэлбэл одоо архиух нөртөнд сайхан тааламжтай байгаа хгүй. Тэгэхээр архиухын тулд яаж гэсэн үг архиухын тулд одоо нөгөө цуглаанд явахгүй байгаа ийм үгийг яг л нөгөө очихоор бурхны үгийг сонсоод тэгээд тэрнээс болоод нөгөө хүссэн зүйлээ хийж чадахгүй болоод ирэх учраас зарим хүмүүс татгалцдаг. За тэгэхээр бурхан биднээс өнөөдөр асууж байна. Чи гайхамшигыг давмаар байна уу эсвэл үгийг давмаар байна? Маш олон хүмүүс бүр үнэхээр гайхамшигтайгаар одоо яг үгүй эдгэрсэн ч гэдэг юм үнэхээр гайхамшигтай зүйлүүдийг хардаг. Тэгчээ тараа нийснээс болцсон. Би шударгаар л хэл манай цуглаанаас гэсэн. Үнэхээр олон хүмүүс гайхамшиг өгсөн. Бид бол өстө гайхамшиг хангалттай ихэр өгсөн. Тэгсэн хэрнээ яг үгийн дагуу амьдраад ирэх гэхгээ те үгийг заагаад үгийн дагуу ингэж амьдраа эн чинь буруу байна гэл ингээл ирэх юм бол зөвийг заагаад те ингэж амьдраасаа гэл ингээл ирэх юм бол үгүй гэл зарим нь бүр эснийг орох явдаг зарим нь өөр цэглэмлэг явдаг. Тэг яг үнийг хэлэхэд тэр хүмүүсийн дотор тэр нөгөө үгээр өөрчлөгдөх юм байдаггүй. Зүгээр цуглааны амьдрал нь гой санагтаад яваад идэг. Эсвэл ахаад нэг гайхамшиг үзэх гээд яваад идэг юм байдаг. За тэгэхээр өнөөдрийг бидний уншсан хэсэг дээр шүү дээ. Өнөөдөр энэ чи хэцүү байна гэсэн байна.
Тэгээ эзний үгийг сонсоод хүмүүс хэцүү байна гэж хэлсэн ба. Үнэхээр хэцүү байдаг. Яг л гэхээр эзний үгтэй биднэрт одоо ялангуяа нөгөө нэг бидний төрүүлчийн одоо өчигдрийн үнсэн хэсгээр амийн талхны тухай хэлж байгаа шүү дээ, тий. Тэгээд тэр нөгөө нэг яг одоо еврей хүмүүсийн үтнээ цусыг ууж болохгүй байдалтай та нар миний би махыг гэдэг миний биеийг гэдэг та нар цусыг ууна гэдэг ингээд яриад ирэхээр хүмүүс аягүй хэцүү байна гэж ингэж хэлж эхэлж байгаа тийм үү. За тэгвэл энэ дээр бурхан яг хэлж байгаа тийм энд хэлэгдээд байгаа энэ үг эн чинь хэцүү үг байна. Хин үнийг сонсч чадах вэ? Тэг хин үнийг сонсч чадах вэ? Түрүү хэлсэн шүү дээ. Бурхан хандлагыг хардаг. Хүмүүс эхлээд ямар нэгэн зүйлээ шууд хэцүү байна. Хэцүү чадахгүй. Энийг хин ч чадахгүй гэдэг ингэждэг. Гэтэл Бурхны зүрхний хандлагыг нөхөр энэ айгу боломжгүй зүйл юм шиг боловч Бурханд боломжгүй зүйл байхгүй гэж итгэдэг хүмүүс л үнийг дагахыг хүсдэг. Тэгэхээр энд хэлэгдээд байгаа энэ үг биш үү? Еврей утга нь болохоор даваар гэж үг байдаг байхгүй. Тэгэхээр даваар гэдэг үг нь бидний хувьд болохоор Бурхны одоо бид нар ингэж болно шүү дээ. За манай найз надад нэг үг хэлсэн гэж болно тийм үү? Гэтэл Бурхны үг гэдэг манай найзын үг Бурхны үг хоёрын хооронд маш ялгаа байдаг. Тэр нь яг хөр нэг нь хүний үг мэдээж Бурхны үг. Гэхдээ хамгийн гол нь хүний үг бол тушаал байдгүй. Хүний үг бол тушаал биш. Тэгээ бодит байдал биш гэдэг. Тийм үү? Харин Бурхны үг гэдэг тэр үг даваар гэдэг үг нь болохоор юу байдг вэ гэхээр тушаал байдаг гэсэн үг байхгүй юу? Тушаал байдаг. Тэгэхээр Бурхан бидэнд тушаасан олон зүйлүүд байдаг. Тэгэхээр тэр үгийг бид нар сонголтгүйгээр даах хэрэгтэй байхгүй юу? Тэр даваар гэдэг үгтэй ямар үг одоо нэг юунууд жишээлбэл одоо чи би бас урд нь хэлж гисэн санамжаа шема гэж үг гэдэг сонсохтун ингээд еврейгээр тэ шема. Тэгэхээр еврей хүмүүс шема гэдэг үгийг бол зүгээр л дуулууртаг ямар ч сонголтгүйгээр дуулууртаа даах гэсэн үг гэдэг байхгүй. За цэргийн хүнд тушаал гэдэг. Тушаал нь болохоор юу гэдэг вэ? Тушаал нь ерөөсөө шууд даах юу дээ. Тэгээ одоо сайн нэг нэтэр та нар мэдсэн байхтай нөгөө Солонгосын төрөвчийн ерөнхийлөгч ерөнхийлөгч Бүхнасаар нь хорих ял өгчлөө штэ. Тэгээ тэр Бүхнасаар нь ял хорих ял өгөхөд тэрний одоо айгүй асуудал гарсан зүйл нь юу байсан гэхээр нөгөө цэргийн хүмүүс тушаал гэсэн штэ. Цэргийн хүмүүс тушаал өгөнгөтөл тэр дундаас зарим нь энийг дагж болохгүй, энэ ерөөсө болохгүй зүйл юм гээ. Энгийн цэргүүдээс өндөр албан тушаалтай хүмүүс хүртэл дагаагүй байхгүй юу? За дагаагүй тий. Тэнгуут л нөгөөдгий чинь зарим сөргүүлээ зарим хүмүүс тавьж байгаа. Гэхдээ та нар чинь цэргийн хүмүүс шүү дээ. Цэргийн хүмүүс ер нь бол тушаалыг даах хэрэгтэй. За яг хуу та нар энэ юм ерөнхийлөгчийг дагаагүй. Тэгвэл ер нь цаашдаа тушаалыг даах хүмүүс мөн үү биш үү гэдэг. Ийм юм яригдаад хэлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ нөгөө Бурхны үг гэдэг нь нуул зөв сонголтгүйгээр бид нар даах хэрэгтэй. Тушаал гэж ойлгох хэрэгтэй. Бид нар үг гэж байвал тэрний хард нүдэнд харагдахгүй та нар нөгөө хаалт гэж хэлдэг шүү дээ. Кавичкэнд юу гэж хэлэх вэ? Тушаал гэж ингэ. Тэгэхээр Бурхны үг нь бол тушаал гэдэг юм аа гэж өглөөж авал аягүй чухал. За тэгээд юу чинь тэгсэн чинь ингээд таалдагчид гүнгэнэлтхийг мэдээ тэдэнд энэ та нарыг бүдрүүлчих үү гэж асууж байна. Тэгээ тэд нар болохоор чинь ингэсэн шүү дээ дагалдагчдын олонх ингэж байгаа байхгүй. Энд чи хэцүү үг хин үнийг сонсч чадахгүй гэл. Эн чи бүтэхгүй эн чин те ер нь биелүүлэхэд хэцүү гэсэн. Өөрөөр хэлбэл үгэнд ингэж хандж байгаа хандлага юм ээ. Тэгэн гутал үгэнд хандж байгаа хандлагыг хараад Есүс юу хэлсэн. Хэрв хүний хүү өмнө байсан газар өөдөө дээш гарахыг харвал та нар яах вэ? Амь өгдгийн сүнс махбал ашиггүй юм аа. За тэгвэл одоо хэрвээ ингэж би удахгүй тийш өргөдөн шүү дээ. Тэгвэл та нар яах вэ гэдэг. Тэгээ бүр энэс ийм зүйл болно. Тэгээд сүнс бол амийг өгнө гэдгийг хэлж дээ тийм үү? Сүнс бол амийг өгнө, махан бивэл ашиггүй юм аа. За тэгэхээр миний танарт хэлсэн үгс бол сүнс баан билээ гэж. Тэгэхээр Бурхны үгийг одоо жишээлбэл би нэг тунхаглая сар болгон сарын турш бид нэг ингээл тодорхой ишлийг тунхагладаг шүү дээ. Тэгэд эзний үгийг чангаар уншаа гэж хэлдэг тийм үү? Эзний үгийг чангаар уншихад тэнд юу? Эзний үгс бол сүнс бөгөөд аимшигтэй. Тэгтэл жишээлбэл одоо миний байгаа газар харанхуй хүчний сүнснүүд орж ирлээ гэж одоо тэ байлаа гэж бодоход бид нар энэ газар магтан дуу тавиад бид нар энэ газар сүнсийг эзний үгийг тунхаглахад сүнс учраас тэ харанхуй сүнстэй тулалдаж байдаг. Бидний өмнөөс Бурхны сүнс тулалдаж байдаг. Тэгээд Бурхны үг аюу сонирхолтой одоо юу гэдэг үгийг сонсоод одоо жишээлбэл би бол хизээч одоо юу тийм дээ. Ингээд анхаарахаагүй үгийг өөр хэнийг хүн яг энэ үгийг сонсоод би эзэнд итгэсэн шүү дээ. Гэл ингэсэн хүмүүс байдаг. Библи дээрээс уншаад би энийг уншаад
Одоо жишээлбэл манай нөгөө нэг юу лээ юуны усын нөгөө нэг хотны миний номын гэр бүлийн нөгөө номын дүү маань өөрөө өөртөө бүх мэрэгэн бай гэсэн. Энэ ишлэг харахад би ер нь эзэнд итгэлээ гэсэн. Би бүр тэрээс өсөд тийм үү гэд гахаа те өөрөө өөртөө бүх мэрэгэн бай гэд би өөрөө хэлж байгаа хгүй тэрийг ингээд дараа нь ярьж байгаа хүмүүс ингээд тэр бүгд ингээд өөрийгөө мэрхэн гэж боддог боловсралаас хамааралгүй бүгд өөрийгөө мэрхэн гэж боддог тэгвэл бурхан хүчилж өөрөө өөртөө бүх мэрхэн бай гэж хэлсэн өөрийгөө мэрхэн гэж бодож байл тийм бишээ гэж тэгээд ингээс бурхан бурханы үг ямар гайхалтай юм бэ гэж бодоод эснийг хүлээж авсан байдаг байхгүй юу. За юм байна. Тэгэхээр эзний үг бол сүнс юм аа. Эзний үг бол сүнс тийм үү? Эзний үг гэдэг сүнс бөгөөд амьтаа. Тэгэхээр бидний хувьд ингээд одоо юу гэдэг нэг сая зарим хүн одоо бид нар ч ялангуяа ингээд нэг Библи дээр одоо тодруулж модруулаад гэдэг чинь бас нэг тийм шүү дээ. Энэ үг аягүй чухал. Энийг өнгөрөөч. Энэ үг чухал биш гэж хэзээ хэлэхгүй те. Энэ үг маш чухал үг байна. За энийг өнгөрч. Энэ үг аягүй чухал үг байна гэдэг. Гэтэл тэрний үг болгон амьтаа байдаг тийм үү? Үг бол амьтаа гэдэг. Ийм ч бурхны үг ийм гайхамшигтай. За тэгэхээр бид нар өнөөдөр харъя те ингээ хүмүүсийн хувьд ингээ гайхамшигын дараа итгэлийн сорилт ирдэг. Итгэлийн сорилт ирдэг. Маш гайхамшиг болоход дараа нь яг эргэлзүүлэх зүйл ч юм уу те. Тэгээ нөгөө итгэхгүй зүйлүүд гарч ирдэг. Нөгөө хүмүүс ахиал гайхамшиг хүсээд байдаг. Гэтэл бурхан бид нэр яг гайхамшигаас илүү үгрээ хандаасаа гэж хүсдэг. За тэгээд Иесус тэднээс асуусан тий та нар бас явахыг хүсэж байна уу гэд. Тэгээд үүнээс болж заягч Иесус тиймээс би та нарт энэний эцгээс түүнд өгдөөгүй бол хинч над руу ирж чадахгүй гэж хэлсэн хэмээн айлтлаа. Би энийг өглөө унших надад юу бодогдсон гэж аягүй сонирхолтой. Манай ээж аягүй нийтдээ ингээд манай гэрт ирчээд миний ингээд теологийн номнуудыг уншичаад тэгээд яг надад нэг удаа хэлжсэн байхгүй баярмаа чиний номыг уншсан чи энэ дээр чи ингэж байна гэдгснэ. Тэгж юу гэсэн гэж бурхан сонгодог гэж байна. Тэгэхээр бурханд сонгогддог хүмүүс байна. Бурханд сонгогддоггүй хүмүүс байна. Тэр сонгогддоггүй хүмүүс нь ямар хүмүүс вэ? Бурхан яагаад сонгоогүй вэ? Гэтэл ингээл асуугаад хэлж байгаа байхгүй. Тэгээ би ээжтэй. За ээж уран зохиолын ном уншаа та яг би тань гэрчлийн номыг яг энийг дараа хойлоо би тань яг гэвэл манай ээж тэр үед нөгөө би нөгөө ээжээ таврагдсан уу гэж асуухад манай ээж аврагдсан. Аврагдлгүй байдаг гэл. Та яагаад аврагдсан гэж бодож байгаа вэ? Та мөнхийн улсад орох вэ? Орно гэл. Яагаад мөнхийн улсад орно гэж бодож байгаа вэ гэхээр миний охин пастор юм чинь. Одоо миний зээ охин пастор юм чи гэл. Манай гэрчээд хоёр пастор байж та гэл. Ингээд өгөхдөхөр ээжээ тийм арай алга байхгүй гэл. Тэгэл би баян асуудаг гэсэн байхгүй. Харин тэгэд амьдралынхаа сүүлийн жилүүдэд ээж маань бүр ялангуяа сүүлийн жилдээ тэр үуч манай ээж хоёр хөл гэмтсэн тийм ингээл юуташ юу гэвэл гипс мэвстэй хэвтэрт байсан шүү дээ. Тэгэхэд ингээд ээжээ та аврагдсан хөр аврагдсан. Та мөнхийн улсад очих хөр очино. Яагаад тэгэхээр ээж маань шууд хэлдэгсэн. Ист итгэсэн учраас гэд. Тэгэхээр нөгөө ист итгэсэн гэдгийг хэлээгүй байсан учраас би ээжтэй ингээд теологийн тайлбар өгдөггүй байсан байхгүй юу? Тэгэхээр энэ дээр гарч ирж шүү дээ. Энэ эцгээс түүнд өгдөг бол хинч над руу ирж чадахгүй гэж. Эцгээс түүнд өгдөг бол хинч над руу. Тэгэхээр сүнс өгдөггүй хүн дахиад хэлээ сүнс өгдөггүй хүн эзэн рүү ирж чадахгүй. Өөрөөр хэлбэл сүнс буюу ам өгдөггүй хүн эзэн рүү ирж чадахгүй. Тэгээд тэн дээр юу гэж байна? Сүнс буюу ам буюу тэр үг байхгүй хүн түүний эзэн рүү ирж чадахгүй. Энэ аяйгуу ноцтой бидний хувьд аяйгуу ноцтой асуудал шүү манайха. Яг тэгвэл эзний үггүй итгэгч нар зөндөө байдаг. Эзний үгээр өөрчлөгдөж. Олон жил цуглаанд явдаг. Сайхан зан чанар нь өөрчлөгддөг. Гэсээр эзний үггүй зөвхөн бүтэн сайнны сургаалаар амьдардаг хүмүүс байдаг. Хизээч өөрөө Библийг уншдаггүй, хизээч өөрөө эзний үгдэн дээр ажилдаггүй, чимээгүй цаг хийдэггүй ийм хүмүүс байдаг. Тэгэхээр яг одоо тэр хүнс сүнс хэрэгтэй, тэр хүмүүст тэгээ эзний үг байж тийм сүнс намтай байна гэсэн үг шүү дээ. Ийм яригадаад байгаа байхгүй. За тэгээд тэгсэн чинь тэг над руу ирж чадахгүй гэж хэлсэн чинь үнээс болж түүний дагалдагчдаас олноороо буцаж цаашаа түнтэй хамж явсангүй. Тэ эзний үгээр өөрчлөгдөхгүй гэж зөрсөөр багт эзнээс холдоод явдаг хүмүүс зөндөө байдаг. Эзний үгээр хэлж өгөөд эзний үгээр зааж өгөөд одоо би нэг урд нэг манай нэг 3 та нар аюул сонирхолтой хараа 3 афган хүн манай цуглаан дээр 48 хоног байсан байхгүй.
30-та 40-та 50-та 3 хүн байгаа. Тэгээ 30-та 40-та 50-та тэр 3 хүнтэй би сайн англи хэлтэй биш, дарийн хэлтэй биш. Тэгсэн хэрнээ бид нар 48 хоног ч юм уу библи судалсан. Үнэхээр гайхалтай байсан. За дор хаяж 40 хоног хийсэн. Зарим үед энэ өөртөө шавс 40 хоног. Тэгэхэд ингээд би яг ингээд нөгөө юугаар ингээд давхар ингээл нэг Монгол библиэ Дари библитэй ингээл хараад яг ишлэл тоогоор ингээл яриад ямар ч байсан бид нар ойлголцсон ярьдаг байсан байхгүй. Тэгэхэд шууд нэг хүн үлж байгаа хин нэг намайг бэлтэлсэн юм шүү. Миний тухай биш дээ. Энэ яг Йовын тухай үзчихсэн санагдаад байна. Йовын тухай үзчихсэн. Биш Йонагийн тухай үзчихсэн чинь Йонаг үзчихсэн. Хүн хин би вэ шүү дээ. Би вэ. Яг би вэ. Би яг ингэдэг гэдэг ингээд бүрдээд бүр айгуу гойхгүй. Тэгэхээр эсний үг тэн дээр одоо бидний хэл боловсрал тэрнээс хамааралгүйгээр те эсний үг гэж ингэж гайхалтай ажилтгаа. За юм байна. За тэгээд эсний үгээс ингээд зарим хүмүүс ингээд дагалдаг шүү. Олноороо буцаж цаашаа түнтэй хамт явсангүй. Одоо та ингээд харах юм таны орчин тойронч гэсэн байсан гайхамшигыг үзээ вау гэжсэн хүмүүс өнөөдөр байхгүй байгаа тийм. Бүр чуулганч явах байлц эзний цуглаанаас холдоод бүр аюу олон жил болсон тийм хүмүүс байдаг. Тэд юу хэр үгтэй байгаагүй тийм. Үгийг хүлээж авч чадахгүйснаас болоод ингэдгээ. За тэгвэл би тэгсэн чи 9:12 та нар бас явах хүсэж яана гэсэн чи Симон Петр хөөхөнтэй хамгийн дөрөв дандаа хариулдаг. Эзэн бид хэн рүү явах юм бэ? Мөнх амийн үгс танд байна. Тэгээ та бол бурхны ариун нэгэн мөн гэдэг бид итгэсэн мөн таньж мэдсэн. Энэ ингээд Симон Петр хэдийгээр Петр Иесусээс урвсан ч гэсэн энэ ингээд бүр айгүй чухал зүйлээдэг олж харж чаддаг. Тэр тухайн үедээ бол өөрөөр хэлээд өндөр боловсралтай нэгэн байгаагүй шүү дээ. Гэхдээ тэр юу гэдэг гэсэн маш чухал зүйлийг олж чаддаг байсан. Тэгээ тэр нь мөнхэмийн үгс түнд байна, танд байна гэж хэлсэн. Энэ бол түүний итгэлэн бас айгүй чухал юу байгаа тий. Тэгээд дээр нь юу гэж байна? Мөнхэмийн үгс танд байна. Та бол бурхны ариун нэгэн гэдэг бид итгэсэн гэж байна. За тэр үдсэн гайхамшгуудаас харсан бид итгэсэн. Тэгээд таньж мэдсэн. Таньж мэднэ гэдэг үг юутай холбоотой гэдэг вэ гэхээр өөрөөр хэлбэл нөө бурхны үгийг таньж мэдсэн. Эхлээд итгэсэн. Тэг хараад вау гайхамшгийг хараад итгэсэн. Тэгээд таньж мэдсэн гэж байгаа байхгүй. Тэгээд нөгөө үгийг таньж мэдсэн гэж ийм зүйлийг хэлж байгаа. За тэгээ Иесус тэдэнд би та нарыг 10 хилэнгчин сонгосон юм шүү. Гэтэл та нарын нэг нь диавол байна. Түүнд 12 тийм 12-ын дунд нэг нь яваал гэсэн. Искариотын Юдас тийм дагаал яваал гэсэн. Гэсэн түүний дотор нөгөө үг суйрлагдаагүй. Зүрхэнд нь үг суйрлагдаагүй. Тийм учраас яаж байгаа. Тэр Иесийг барьж өгсөн баг. Ийм. За тэгэхээр өнөөдөр бид нар хамгийн чухал юу гэхээр мөнх амьдрал гэдэг бол эзэнтэй хамт зөвхөн нөгөө хожим мөнхийн улсад очиод амьдрах амьдрал биш шүү манайха. Энэ бол одооноос эхлээд бурхантай хамт алхах амьдралыг мөнх амьдрал гэж хэлдэг. Одооноос эхлээд тийм үг хэлчихсэн хүмүүс за яг одоо залуу байж штэ пастор минь тэгж чад нэг жоох ахмад настай болохоор бурхнаа даган бурхандаа үйлчлэн гэж хэлдэг хүн байдаг штэ үгүй нийт те. Тэгтэл тэгээгүй те. Тэгээгүй. Одооноос эхлээд бид бурхны үгийг дагаад ингээд амьдрахад бид бидний мөнх амьдрал эхэлж яана гэсэн үг байхгүй. Гоёгац тий. За тэгээд энэ дэр хэлж дээ тий. Искариотын Юдасыг өгж байна. Далдгаар ишлэлээр шүү дээ. Би та нарын нэг гэтэл та нарын нэг диавол байна гэд. Тэгэхээр нөгөө Юдасыг сатан гэж ингээд диавол гэж ингэж хэлж байгаа нь юу гэхээр бурхны ажлыг эсэргүүцэх учраас сатаны одоо хөл гаргасан байна гэдгээр ингэж хэлж байна. За та ингээд уншаад өнөөдрийн юунаас ямар ишлэл яг нүдэнд чинь тусч байна вэ? Тэрийг хараад за тэгээд тэрийгэ тэмдэглээ зураад тэгээ эндээс нэр юу ягараа тэгээ энэ үгийг бясалган бодороо. За би болохоор 63 дугаар ишлэл ам өгдгөн сүнс мах бол ашиггүй юм. Миний та нарт хэлсэн үгс бол сүнс ба ам билээ гэсэн. Сүнс ба ам билээ. Тэгэхээр үнэхээр эзний үг бол сүнс, эзний үг бол ам. Тийм учраас бид нэр эзний үгийг ялангуяа гэртээ тунхаглах хэрэгтэй. Бид нар хүүхдүүддээ унших хэрэгтэй, зааж өгөх хэрэгтэй. Тэгээ ер нь нөгөө одоо жишээ еврей хүмүүс тэгдэг гэдэг бурхны үгийг зүгээр нэг ишлийг ч гэсэн бид нар уншчихад энэ хүүхдэд ойлгохгүй ч очвол тийм биш те. Хүүхдэд маш сайн ойлгодог. Би сая нөгөө нэг
юу яаж байгаа нөгөө кемпиware нөгөө хүмүүсээ бас нэг жоох тухтай пакэж тал аль болохоор ингээл болж игэл хүүхдийн цуглаанд ороодсан байхгүй хүүхдүүдэд хараад тэгээ тэгвэл нөгөөдөл чинь ингээл байсгээл гарч гүйлдээл байсгээл ээж аврагаагүй зэрхэлсэн болохоор тэгээд яхад тэнд ингээд хүүхдийн цуглааны ингээд сургаал заагдаж байгаа байхгүй ингээд хүнд чим шиг тэг ингээл сургаал заагдаад тэгэхэд тэр хүүхдүүд ингээд бүгдээр ингээл зүгээр л тэнд өнхрөөд байгаа байхгүй өнхрөөл ноцолдоод тэгэл асуухаар хариулаад байдаг. Айгу өөрхөн байгаас тээ хүүхдэд тийм мундаг. Тэгвэл тэнд дотор гүүгэлээд тэгэл тэгсэн ирнээс хариулаад байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө тэгээ багаас нэхлээ бид нар хүүхдүүдтэй ингээд эсний үгийг сонсгоод одоо тийм сонсох тэр бүх боломжтой. Би одоо нөгөө өглөө нэг Кенyaгийн илгэлт хийсний чимээгүй цагийг сонсохдоо ертөнцийг хэрэг ингээд байвал заавал хамт ингээд тавьчихдаг байхгүй. Тэгээ ертөнц өөрийнхөө юм хийгээл уушаал нэг бол таблет орлаад ингээд суучсан ч гэсэн хажууд нь тавьчихдаг. Тэгж байгаа л тэр ямар ч нэгэн байдлаар сонсдог. Тэгэл яг ингээд эсний үг мөгийг ингээд асуухаар аюул сайн мэддэг байхгүй хариулдаг. Тэг би ингээд зөв шалгалт тавьж байгаа юм шиг биш зөвөр нэг удаа. За Иесус нөгөө нэг хүүхдэд ингээд хүмүүс өлсөд Иесус нэг хүүхдэд байсан. За зөвлөм талах загас хэдэн талах вүлээ гэдэг манай ингээд тэр чинь тийм штэ гэж манай хүүхд эрсдгэж хэлдэггүй гэсэн нэг айтайхан 5 талах 2 загас гэдэг ингээд хариулдаг байхгүй. Тэгэхээр тэр хүүхд аль хэзээ би сонссон байдаг, мэдсэн байдаг. Тэгээ тийм болохоор нөгөө бид нар хүүхдүүдээ айл болохоор цуглаанд авчрах хэрэгтэй тий. Хүүхдүүдээ цуглаанд авчраад тэд нар ирээл үүмэлж зүгээр зарим хүмүүсгүй хүүхдүүд үүмлээд ахаар цуглаанд авчирмааргүй байдгийг. Үгүй би эсрэгээр ингээд ирээд ингээд хүүхдүүд ингээд цуглаан дээр шуугаач болох өмлөөч болох байж тий. Том хүмүүс л анхаарлаа төвлөрүүлэх одоо аргаа олж олно шүү дээ. Хүүхэд бол тэд нар гүйлдээд өмлөөд хийчихсэн гэсэн тэд нар хүүхдээ тэг сурч яадаг эсний үгийг сонсч яадаг сурч яадаг нөгөө талаар биднийг хараад бас сурч яадаг. Одоо жишээл бид нар хоолны өмнө залбирч байгааг хараад сураал юм тийм юм байдгаа. Дахиад хэлээ эсний үг бол сүнс ба амьтаа шүү. За ийм байх. Бидний бүх хамиг өгнө. За та юу ойлгов? Юг мэдрүү? Юг амьдралдаа хэрэгжүүлэх вэ? Ой манайх нэг хөрхөн бүгдээрээ л ороод ирсэн биз дээ. Та хэд мань өглөөч байсан, оройч байсан. Аюу хөөрхөн идэвхтэйсэн орж ирнэ нэр. За дэлхийн төлөв залбирлаар бид нар Армен улсын төлөө залбирна. За Армен улс болохоор та нар мэдж байгаа тий. Армен болохоор Ереван гэд нийслэлтэй манай Армен чинь хэн байсан бэлээ? Манайхнаас Армен, Азербайджан, Турк, Гүрж гэдэг улсуудтайгаа юу байдаг? Ирантай хил залгаа байдаг. За тэгээд Арменч болохоор хуучин нөгөө зөвлөлт талбайд улсын нэг республик гэж явжсэн шүү дээ. 2,952,000 хүнтэй 94.4% христч. Армен бол ер нь маш эртний христ итгэлийн түүхтэй ард юм. Христ итгэлийн түүхтэй. За тэгээд арменчууд бас яг одоо дэлхий дээр одоо геноцидээр айгүйх ингэж нөгөө юу яасан үндэснүүд донд еврейчүүд ордог. Тэгээд еврейчүүд ордог. Тэгээд дээр нь бас юу арменчууд геноцидээр айгүй дээгүүр явдаг. Ялангуяа Туркээс тэд нар маш их хэмжээний ийм юг геноцидыг амсч ирсэн ийм хүмүүс байгаа. За тэгээд бас олон жилийн турш ингээд бас ийм мөргөлдөөн дотоодын юунууд ингээд зөндөө байсан. Азербайджантай тий та нар санаж байгаа хуулийн Карабах гэл одоо дээр үд мэдээгээр аюу хэрдэг байсан шүү дээ. Тэр чинь нөгөө одоо та нар дээдлийн газрын зургийг хараараа Азербайджаны газар нутаг дотор одоо нэг энэ газар нутаг чинь ингээд Азербайджаны их сонин нөгөө ийм юутай улс байгаа байхгүй юу? Та нар хардаа энэ Армен ингээ байжгаад тэгэн готлог хэсэг тасраад энэ нөгөө нэг зүүн гартал Азербайджаны Нагорны гэж уулын Карабах гэдэг юм хэсэг нь байгаа байхгүй. Тэгээд нэг Азербайджанчууд нөгөө уурны гэвлэг Горны Карабах гэлээдгсэн да илүү довтлоод байдаг. А тэгсэн чинь юуны Армени баруун урталд болохоор баруун урталт нь болохоор бас юу байгаа байхгүй юу? Нахчиван гэдэг Азербайджаны газар нутаг нэг бүр ингээд бүхэл бүтэн улсаас ингээд таслагдаад тэр газар ингээд нэг үтгэхэр одоо жишээл тэр Азербайджанчууд тэр Нахчиван руугаа явхаараа яаж явна гэсэн үг. Бүр хилээд дагаад хил дагаад те ингээд одоо нэг зөрчилдөд байдаг учраас арменаар дамжихгүй эсвэл бүр гүрж ороо турк ороо те Иран ороо эсвэл одоо шууд ингээд
Тэ урдуураад тойроод Иран орж иж энэ газар руу очино. Дахта хамтан садан байвал ийм. Тэгээ нөгөө хоёр Азербайджаны нэг хэсэг, Армени нэг хэсэг ингээд хоёр газар таслагдсан. Тэгээ тэрнээс болоо байлдаад идэг тийм байсан. За олон зуун жил үргэлжилсэн ширүү мөргөлдөн дарангуулал аллах хэдлэн арменуудад хөршөөдөө үзэн ядах үйл итгэх байдалд хүргэсэн. 1915-17 онуудад Туркууд 1.5 сая хүртэлх арменчуудыг өршөөлгөө хомрлон устгасан. Энэ нөгөө туркуудын геноцид гэж энийг хэлж байгаа шүү дээ. Тэгээ 1988-аас 1994 дараа нь 2020-с 23 онуудад Азербайджантай хийсэн мөргөлдөөн уулын Карабахыг Армени хүн амаас ялсан Азербайджаны хүчнийхэн цэвэрлснээр дууссан. За Азербайджаны геноцид гэж буруутгаж байгаа нь Армени өнгөрсөнтэй харьцуулж байна. Арменчууд ялангуяа Оросын уламжлалт дэмжлэг алгуулж дэлхийн нийтийн анхаарлын төвд Украин, Израиль төвлөрөхөд тогтолж байгаа ойлгомжтой. Их эзэн өөрийн хүчийг ашиглан бүс нутагт инхтэй амийг тогтоохын төлөө залбираараа Арменчууд дахин геноцид болох аимшигт айдсаас ангид байж зовж шаналж байсан ч уучлал сураасаа гэж залбираараа гэсэн. За тэгэхээр арменчуудын хувьд ийм яадаг би нэр Москвад яаж захтай ингээд зах дээр таньдаг Армен, Азербайджанчуудтай хамт зогсдог гэсэн байхгүй. Тэгэл тэдний чинь багууд гэж нэрлэвсэн шүү дээ. Тэгээд тэгэхэд ер нь хоорондоо бас зөрчилдөд байдаг. Жохон тийм өөр харахад бол энэ Армен байна бидний энэ Азербайджан гэж мэдэгддэг. Тэгээ ер нь жохон ингээл сөргөлдөл хоорондоо муудалцаад тэгээд идэгдсэн. Тэгэхээр тэдний эртний түүхтэй холбоотой байсан юм шиг байна тий. Надад бол тухайд ойлгомжгүй зүйл байсан. За юм байна. За хамтдаа залбирая. Эзэн минь танд баярлалаа. Өнөөдрийн үгийн төлөө талархаж байна. Эзэн минь таны үг бол сүнс бөгөөд аим юм аа. Таны үгийг сонсож, таны үгээ суралцаж, таны үгийг дагаж амьдрахад, дуулууртайгаар, тууштайгаар таны үгээ дагуу амьдрахад үнэхээр бидний амьдралыг сэргээж, бидний сүнсийг сэргээж, бидэнд амийг өгдөг учраас үнэхээр талархаж байна. Тэгээд эзэн минь бид тантай хамт алхаснаар өнөөдрөөс эхлээд бид үнэхээр мөнх амийн амьдралаар амьдрна гэдгийг суралцаж байна. Тэгэд бид хожим мөнхийн усын төлөө биш, харин яг одоо бид мөнх амьдралын төлөө амьдарч алхаж сурахад ариун сүнс биднийг удирдах болтугай. Эзэн минь тэгээд танд талархаж байна. Тэгэд өнөөдрийн үгийн төлөө баярлалаа. Тэгэд бид бас яг одоо Армен улсын төлөө залбирч байна. Үнэхээр маш ихээр тэг хомроглон устгуулж байсан тэг энэ амар аллах хэдлэхэд өртөж байсан арменчуудыг та айцаас та чөлөөлж өгөөрэй. Тэд зовж чаналж байсан ч гэсэн тэдний зүрх сэтгэлийг уучлаар дүүргэх болтугай. Эзэн минь тэнд христчин хувь маш өндөр байгаа. Тэгээд 8.7% евангелист урсгалынхан үнэхээр эзний үгийг дамжуулан эзний үгийг заан эзний үгээр амьдрах болтугай. Тэгээд энэ газар ялангуяа ширүүн мөргөлдөөнөөс дарангуулал аллах хидлагаас болоод хүндрэлтэй байгаа тэр бүхэл газруудад нь их тайман тогтох болтугай. Тэгээд Нагорны буюу уулын Карабахыг та хамгаалаарай эзэн. Энэ ард түмэн бас геноцидд өртгөөс хамгаалаарай эзэн. Орон нутгаас төв газраас ингээд бүр таслагдсан байгаа энэ ард түмний дотор эзэн үнэхээр та гайхалтайгаар ажиллаараа. Бид Иесус Христийн нэрээр бид Арменийг ерөөж, бид Иесус Христийн нэрээр бид Израилийг ерөөж. Израиль дээр бурхан минь та үнэхээр өөрийн гайхалтай ажлыг хийгээрэй эзэн минь. Израилийг та үнэхээр эзэн минь та энэ ард түмнийг өршөөх болтугай. Тэгээ энэ ард түмний Израилийн ард түмний дотор эзэн та өөрийн гайхалтай ажлыг хийгээрэй. Иесус Христийн нэрээр бид Израилийг өрөөж байна. Бид Иесус Христийн нэрээр бид Хойд Солонгосыг, Афганистаныг, бид Монгол улсаа танд өргөж байна. Эзний хаанчлал энэ газруудад тэлэх болтугай. Монгол улсад маань эзний хаанчлал улам илүү сэргэж олон христчин хүмүүс эзэн рүү иргэн эзний өмнө үнэхээр итгэмжтэй амьдрах болтугай. Бид Иесус Христийн нэрээр бид Монголоо ерөөж байна. Чимээгүй цагийн группийн бүхэл хүмүүсээ Иесус Христийн нэрээр гэр бүлүүдийг бид ерөөж эзэн бидний гэр бүл дээр үнэхээр бурхны ерөөл удирдамж нэгүүлсгэн дүүрэн байх болтугай. Тэгээ бид бас чуулгануудаа танд өргөж байна. Бидний чуулган дээр сэргэлт байх болтугай. Бидэнд үгийг зааж өгч байгаа бидний пастор удирдагч нар тэгээ бидний төлөө үйлчилж байгаа бүхэл үйлчлэлийн багийнхан дээр эзнийх амар тайван байх болтугай. Иесус Христийн нэрээр залбирч байна. Амен. За эзний үг бол сүнс ба амьтаа гэсэн тийм үү. Тийм учраас бид нэр бүтэн сарын турш тунхагладаг. За хамтдаа тунхаглая.
хамтдаа гэртээ чангаар уншаарай. Таны амнаас гарсан бүх тогтоолыг уруулаараа би тунхагсан. Би бүх баясдагтай адил таны зарчмуудын замд баясдаг. Би заавар журмыг танд бясалгаж таны замуудыг эргцүүлэх болно. Би таны зарилгуудад баярлана. Би таны үгийг мартахгүй. Дуулал 119:13-аас 16. Амен. Дуулал 119:13-аас 16. За цээжлэх ишлэл. Иесус тэдэнд амийн талах бол би байгаа юм. Над руу ирдэг нь өсөхгүй, надад итгэдэг нь хизээж цангахгүй. Иохан 6:35. Амен. 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 За армян хүмүүс маш гоё тийм уулархах газар үзэсгэлэнтэй байгальтай. За маш үзэсгэлэнтэй эмгтээчүүдтэй жоохон тийм монхорд хамартай бол нэг арчгийн модны л хамартай тийм хүмүүс байсан шүү дээ. Маш гоё. Ер нь бол маш гоё тэмнүүд хүмсэг болсон юм хүмүүс байдаг тийм. За эзний нэрээр ерөөжин бүгдээрээ сайхан амраараа энэ шинэ бурхан таны зүвдэнд орж иж үзэгдэл тэ зүвдээр бурхан таныг бас танд бас өөрийгөө хэлчлэх болтугай. Би харин нэг зүйлээ яатсан бэ нөгөө Рамадан сарын залбирал эхэлсэн байгаа. Тэгээ ирэх маргааш чинь бид нар өөрсдөө бие дааж хийн чимээгөө цагаад бүтэн сайн эсгэлээ бүтэн Рамадан сарын залбирал хийж эхэлнэ. Одоо яг нөгөө исламын шинтэй хүмүүс Рамадан сар гэж ингэж хийдэг байгаа. Тэгээ Рамадан сарын үеэр христчин хүмүүс бас маш их залбирал хийдэг. Тэр улс орнд нүүд исламын шинтэй хүмүүсийн төлөө. Тэгээд яг тэр үед нөгөө хүмүүс хамгийн сүнсээр одоо тэг ирж хайсан мэдрэг сэргийг үед нь бурхан тэг маш олон тэг сайн мэдээ сонсох боломжгүй тэр газар нутгуудад төрөл бурхан өөрөө гайхалтайгаар ажилдаг. Тэр газар бурхан тэг бас илчлэлд зүудээр дамжуулан бурхан тэнд ярьдаг байгаа. Тэгэхээр эзэн тэгэхээр бас олон гайхалтай зүйлийг хийх болтугай гэж юрэж байна. За сайхан амарцгаагаараа таны гэр бүл дээр амар тайван байх болтугай. Эзэвэ баяртай. Бурхан хайртай хүндээ нойрыг өгдөг. Танд хайртай учраас та маш сайхан гүн сайхан амтж амраарай.